Сургалтын төлбөрөөр бүрэн даалгаад мөн амжиргааны тэтгэмж авч бас дадлага ажиллагаан цалинтай хийх тэр сайхан боломжийн нэгнээр Хөвсгөл аймгийн 4 оюутан өнөөдөр шалгалсан байна. Alpha Mine Limited компани Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компани Хөвсгөл аймгийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс оюунлаг хөвсгөл тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нээлттэй явагдаж сурлын үзүүлэлт бусад амжилт мөн төгсөөд ирээдүйд хийх ажлын төлөвлөгөө зэргийг үндэслэн шилдэгүүдээ шалгаруулсан байна. Эцсийн шалгаруулалт нь 4 оюутан тэнцсэн байна. Манай компани бүх үйл ажиллагаанд хариуцлагатай байх зарчмыг баримталдаг. Үүний нэг нь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн нийгмийн эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах явдал юм. Энэхүү зорилгын үүднээс оюунлаг хөвсгөл тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгууллаа. Тэтгэлэг төлбөр шалгалсан оюутнууд Хөвсгөл аймгийн цэцэрлэг болон цагаан улс сумын харьяат оюутнуудаа тэд энэхүү сургалтын төлбөрөөр шийдэж чадсандаа баяртай байгаа. За мөн энэ хамт олонны итгэлийг дааж сурлаг номдоо шамдан сайн боловсон хүчин бол төгсгөө хийлж байлаа. Сургуулиуд төгсөөд харин өндөр жавар чадвартай мэрэгчлэлтэн болж Монгол улсын тэргүүлэх салбарын нэг бол уулархан салбарт ажиллана гэж бодож байгаа. Өсвөл оюунлаг тэтгэлэгт хамрагдаж тэнцэндээ маш баяртай. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэж 44 оюутан өргөдөл гаргаснаас 4-ийг шалгаруулж аваад нэг нь болсондоо маш их баяртай байна. Мэдээж энэ бүгдийг дагаад надад маш их хариуцлага итгэл найдвар ирж байгаа хаа гэж бодож байна. Эдгээр оюутан сургалтын төлбөрөө бүрэн авахаас мөн амжиргааны тэтгэмжийг давхар авна. За мөн Alpha Mine Limited компани бүр цалинтай дадлага хийн гэд чадварыг нь үнэлсэн олон боломжит тэднийг хүлээж өгөө. За тус компаниас хэрэгжүүлсэн тэтгэлэг төлбөр эх жил бас үргэлжилнэ.